За тэгээд өнөөдөр манай зочин маань бэлэн болсон гэсэн мэдээллийг хүргэж байна. Тэгээд хэдүүлээ хэсэг хугацаанд дараа зочноо хүлээж авъя гэж бодлоо. Тэгээд өнөөдөр бол манай зочноор маш хэрэгтэй зочин орж ирсэн байгаа. Тэгээд мэдээж альва нөгөө нэг баяр ёслолуудын үеэр хамгийн түгээмэл тохиолддог зүйл бол хоол боловсруулах, эмгээг те альва нөгөө гидсний өвчлөл их гардаг үнтэй холбоотойгоор интермед эмнэлгийн хоол боловсруулах, эмгээг судлал, дурангийн эмч Цолмон таныг студид орж байна. За өглөөний минь хүргэе эмчээ. Та суугаад микрофон ойртуулаад чихвчээ зүгээд тухтаа суугаарай. Маш сайхан харагдаж байна та. Шинэ 7 хоногийг маань гэрэлтүүлээл ороод ирлээ. За баярлалаа. За ингээд багсгачих болно шүү. За яаж вэ? Болж гинөө тань. Энэгээр нь ингээд зүйтэй. За бидний урилгыг хүлээн авсан эмчтэй их баярлалаа. Тэгээд бидний хувьд бол өнөөдөр шинэ жилийн хоолтын талаар за баярын өдрүүдэд хүмүүс нэлээд дур зоргоороо буруу хооллох гээд байдаг. Үүнээс үүдээд ходоод нойр булчирхан асуудал ихсгээд байдаг. Тэгтээ энэ талаар ярилцах байгаа. Тэгээд юуны түрүүнд эмчтэй баярлалаа бидний урилгыг хүлээн авсан өөрийгөө танилцуулаад хоёлаа дэлгэрэнгүй ярианд орцгоё. За студидтэй урьж оролцуулж байгаа микрофоно дотор эмчээ. За өөртөө татчих. Яг байна. За студидтэй урьж оролцуулж байгаад баярлалаа. За интермед эмнэлгийн хоол боловсруулах дурангийн эмч Цолмон байна. За тэгээд бидний хувьд бол ингээл цагаан сар, шинэ жил гэл баярууд айсвэ тийм ээ. Монголын бол томоохон баярууд айсвэ. Би бол ингэж боддог байхгүй. Шинэ жилийн баяр, цагаан сарын баяр, наадмын баярыг ер нь бол бас монголчууд маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. За эдгээр өдрүүдэд бол бид өстө нөө хүснээрээ идэж, хүснээрээ уугаал тийм өстө сайхан наргиж цэнгдэг. Тэгэхээр энэ үед бол бас эдгээр асуудлууд ялангуяа хүмүүсийн ходоод, нойр булчирхаанд асуудлууд их үүсдэг байх та тийм ээ. За ер нь бол манай талаас ходоодны өрөвсөл, нойр булчирхай өрөвсөл ер нь бол баярын дараа яг таны хэлсэн шинэ жил, цагаан сар, за наадмын дараа маш их бидний ачаал ихсдэг, ажил ихсдэг. Эд ажилдаа ордог байх нь шүү дээ. За ер нь бол мэдээж шууд нэг өдөр баярлцсан гэснээсээ болж өвддөггүй гэвэл үнэн. Гэхдээ тэр шууд нэг өдрийн процесс бол биш. Өөрөөр хэлэх юм бол хоол боловсруулах эргэтэн тогтолцооны өвчлүүд маань ердөөсөө хоолноос болдог. Өөрөөр хэлэх юм бол тухайн хүн одоо өдөр тутмын одоо амьдралдаа одоо тий тухайн 20 жил, 30 жил, 40 жил яаж авч ирсэн тэр хэв маяг нь одоо суур шалтгаан болж өгдөг гэсэн. Харин энэ дээр нэмээд баяр наадмын өдөр яадын ихэр хүмүүс ууж иддэг. Маш их хөөх тастай. Ер нь бол нэг одоо баяраараа сайхан шилтоол хийгээд идчих гэсэн байдгүй шүү дээ, тий. Дандаа л шарсан, хуурсан тэгэл өөх тастай хоол иддэг. За тэгээ алкогол хэтрүүлэн хэрэгэлдэг ихэнх нь. За тэгэхээр яадгүй гэхээр суур юмн дээрээ сэдрэх маш гол хүчин зүйлийг хамтд нь авдаг гэсэн. За тэнгууд ер нь бол энэс үүдэлтэй маш олон эрхтэн системийн өрөвсөл, өвчлөл нэмэгддэг. За манай талаас ядын ихлээр ходоодны өрөвсөл, нойр булчирхай өрөвсөл, цусны хүүдийн өрөвсөл ер нь бол хамгийн их байдаг. Ходоодны өрөвсөл, нойр булчирхай өрөвсөл, цусны хүүдийн өрөвсөлний өрөвсөл. За ер нь бол нэгээр нь яри. За хамгийн их тохиолддог бас нэг хэлээ тий. Дийлэнх нь юу байгаа вэ? Дийлэнх нь хамгийн их тохиолддог нь нойр булчирхай өрөвсөл. Одоо энийг болохоор нойр булчирхай бүр хурц өрөвсөл. Зарчмаг панкреатит гэж ер нь бол яриад байдаг. За панкреатит гэж юу хэлээд англиар панкреас буюу нойр булчирхай. За тэнгүүдийн арталт нь өрөвсөл гэдэг үг залгаал панкреатит гэж нийлүүлээд байгаа байхгүй. За энэ нь хэвчлэн мэдээж нэг доор хит их хэмжээний архийг хэрэглэх. Өөрөө угаасаа суур архины буруу хэрэглээ те. За дээр нь нэмээд тэр одоо нэг удаагийн хит хэрэглээ нь сэдрэл болсон тохиолдол нь их байдаг. Эсвэл ердөөсөө ингэж одоо их хэмжээгээр хэрэгэлдэггүй. Зөвхөн тэр өдөр маш их хэмжээгээр хэрэглэснээсээ болоод ч бас үүсч болно. За яагаад юм гэхээр арх уулаа тийм үү. За арх нэг дор хит хэмжээтэй уулаа. Хажууд нь өөх тустай хоол идлээ. За тэгээд ер нь бол баярынхаа үеэр дахиад нэг төгөөмөл гаргадаг алдааны үе гэхээр ялангуяа эмэгтэй хүмүүс одоо өсч онгоо сайхан бие бэлтэн тий. За эрэгтэй хүмүүс нь бас харьцангуй гайгүй шүү дээ. За яа гэхээр өлөн баяр дээр ирдэг. За тэгээ өлөн уух нь өөрөө хоол идсний дараа уухаас илүүтэй нойр булчирхай хурц өрөвсөл болох эрсдлийг нэг рискийг нэмж өгдөг гэсэн. За арх уулаа.
За тэнгууд архин альдегид ацетат гэд одоо ингээд задрах хэрэгтэй тийм үү. Гэтэл архийг хоргойжуулах фермент нь одоо монгол хүмүүс. За ер нь монгол гэхгүй одоо Зүүн Азийн орнууд өөрөөр хэлбэл Азийн орнууд Япон, Солонгос, Хятад, Монгол хүмүүс нь өөрөө угаасаа архийг задлах фермент нь маш бага байдаг. За тэгэнгүүт хүн ингээд арх улаа шууд нойр булчирхайг зочмог гэмтээдэг. Яадын ихлээр нойр булчирхай өөрөө нойр булчирхайгүй гэж хүний биед ямар хэрэгтэй ихлээр бидний хоол боловсруулах тогтолцоонд ялангуяа одоо өөх тостой хоол идлээ тийм үү. За тэнгууд маш их ферментүүд нойр булчирхайгаас ялгардаг. Идэхгүй хэлбэрээр ялгараад нойр булчирхай фермент нь нэг нарийнхаа нойр булчирхай ерөнхий сувг гэдэг сувгаар ингэж 12 хуруу гэдсэнд 12 хуруу гэдс гэж юу ихлээр бид нар ингээд ам тийм амаар хоолорно. Улаа хотоод за нарийн гэдэс бүдүүн гэдэс гэ. Бүдүүн гэдэснээс цаашаа бас болоод гардаг. За гэтэл яг хотоодны дөнгөж цаахантай хөхлөг гэдэг нэг хэсэг дээр нойр булчирхайн шүүрэл болон цэсний ерөнхий сувгаас тэр хоёр маань ингээ хоёр талаас ирдэг хана штэ. Цэсний ерөнхий сувг дээрээс нь хажуу талаас нойр булчирхайн ерөнхий сувгаар нь энэ хоёр тэр хөхлөг гэдэг юм дээр хамтдаа ирж уулзаад нэгдэнэ. За тэнгууд яг тэр нэгддэг хэсэг дээр нойр булчирхайнаас ялгарч байгаа идэвхгүй ферментүүд маань идэвхтэй хэлбэр шилжээд бид эдийн хоол боловсруулалтанд маш одоо их одоо нөлөөт бүхий оролцдог гэсэн үг. За гэтэл архийг их хэмжээгээр хэрэглээ. Гэтэл нойр булчирхайнд шууд одоо хордоглох маягаар нөлөө үзүүлдэг. За тэгээд дээрэс нь ацетальдегид за энэ нь болохоор архины шалтгаантай үүснэ. Давхар одоо өөхтөстэй хоол хамт идэв тийм үү. За тэнгууд цэсний хүч өөхний хүчлөлттэй нийлээд энэ хоёр маань цаашаа шууд нойр булчирхайсыг гэмтэж эхэлдэг гэсэн үг. За дахиад одоо ихэвчлэн юутай хамт архиад оруулаад байгаа юм гэхлээр колатай, хижүүлсэн ундаатай тий. За жүүстэй. Өөрөөр хэлбэл эдгэр өөрөө дотроо маш их сахарын агуулмжтай байдаг гэсэн үг. Тэгэхээр яах юм? Архинаас болоод угаасаа гэмтээд байна. Өөх төснөөс болоод гэмтээд байна. Тэгвэл дээр нэмээ дахиад сахартай колоогоор хижүүлсэн ундаагаар даруулаад дахаар улам бүр ингээд эрсдэл бие биен дээрээ давхарлагдаад нойр булчирхайн цочмог өрсөл болох эрсдлийг нэмдэг гэсэн үг. За тэгээд нойр булчирхай одоо гэмтлээ тийм үү? За ер нь нойр булчирхайн хурц гэмтлийн үед одоо тухайн хүнд ямар эмнэлзэн шинж тэмдэг гарах юм гэхээр хөвлийн дээгүүр маш хүчтэй өвдөн. Маш хүчтэй. Өвдөлт нь дандаа хөвчлэн хоёр талаар юм ороосон, бүсэлсэн маягаар өвдөн. Хөвлийн дээд хэсгээр гэхээр ерөнхий одоо энэ хэсгээр тэгээд хоёр тишээ ингээ ороодог байна. За нойр булчирхай өвдөж байгаа шинж. За тэгээд давхар дотор мухаар нь бөөлжин зүрхний хим төргсөн. За тэгээд эмнэлэгт ирсэн чинь нойр булчирхайн фермент одоо амилаза липаза гэх хүн болгон ер нь бол мэддэг. 2-оос 3 дахин хэвийн хэмжээнээс багтаа ер нь бол ихсэн байдаг. За тэгээд төрсөн шалгааны одоо хөвлийн компьютер томограф дээр болохоор нойр булчирхай хавгунчсан хэмжээгээрээ томорчсон эргэн тойрондоо шингэн за бүр хүнд үедээ өөрөөр хэлбэл нойр булчирхай өрслийг дотор нь хөнгөн дунд хүнд гэж 3 ангилдаг. За ер нь бол нойр булчирхай одоо некроз өөрөөр хэлбэл бүр хүчил болтлоо арх уусан хүнтэй бас таарж ясан. Тэгэхээр хөнгөн хүнд үед одоо хөвчлэн ер нь бол дотрын эмчнэр одоо бид нартай хоол боловсруулах эмчнэр дотрын тасагтаа бид нэр одоо тусламж үйлчилгээгээ үзүүлээд гайг болгоод эдгийгээд гаргадаг гэсэн цаашдынхан зөвлөгөөгөөд гаргадаг. Харин хүнд үед эрчим тэмчилгээний тасаг гэж байдаг. ICU одоо хүмүүс мэднэ те. Intensive care. За эрчим тэмчилгээний тасагт ер нь бол хүнд гэж юу яриад байгаа юм гэхээр ганцхан нойр булчирхай биш. Бусад эрхтэн одоо амьсгал, зүрх судас, бөөр олон хавсарсан эрхтний одоо үйл ажиллагааны гэмтэл хавсарсан тохиолдолд бид нэр одоо ер нь бол нойр булчирхайн зочмог өрсөлдөөс дотрын эмчнэр ер нь найдаг гэж ярьдаг. За ер нь яагаад гэхээр одоо тийм амир эмчнэр хүртэл айх хэмжээний тийм өрсөл болдог байх нь тийм үү. Гэхдээ ер нь л одоо тэгвэл өвдөхгүй байхын тулд яах ёстой юм бэ гэхээр эрдөөсөө үндсэн шалтгааныг одоо алга болох. Шалтгаан нь юу юм гэхээр эрдөөсөө арх хэрэглэхгүй байх. За одоо ингээд арх бити угаарай. Арх ингээд огт ууж болохгүй шүү. Арх ингээд хэрэглэж болохгүй гэдэг ингээд хүмүүс ингээд уухгүй байж бол чадахгүй шүү гэдэг дэсдэгдэг байхгүй. Тэгэхээр эрдөөсөө зөв зохистой хэрэглээ. Архийг зөв зохистой хэрэглэний гэдэг нь юу гэж байгаа юм гэхээр стандарт уулт гэж байдаг. Өөрөөр хэлбэл юу ууж байгаа вэ гэдгээс шалтгаална юм тийм үү? Жишээлбэл одоо виски, яг цагаан арх, коньяк энэ төр байх юм бол стандарт уулт нь өөрөөр хэлбэл нэг удаагийн уулт нь 40-50 мл гэж үздэг.
нэгээс 2 шат байх нь тийм үү. За вайн ч болоор жилийн одоо юм болчиход тийм жоохон харамсалтай. Яг үнэ. Одоо вайн байлаа гэхэд нэг 100-аас 150 мл орчим тий. За тэгээд юу вэ гэдгээс тэнгууд ингээд энэ маш бага санагдаж байгаад тэгэхээр хүмүүстэй одоо би арай л байгаа юм. За тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр мэдээж одоо ингээд 40 мл л уух хэрэгтэй гэсэн 40-ыг л уугаа болоо гэт ийм хүн бол маш ховор. Гэхдээ одоо ер нь бол залуучуудын хандлага одоо амбалтаараар одоо үзүүлэхээр ирж байгаа хүмүүсийн хандлага шал өөрлөсөн. Амьдралдаа би өөртөө суудаггүй штэ гэсэн хүмүүст ер нь бол маш их таарж байгаа. Тэгэхээр маш сайн тэд нар хахаж байна тийм ээ. Үнэхээр мундаг агаад уудаг хүмүүсийн хувьд бол зохистой хэрэглээч. Өөрөөр хэлэх юм бол өөрийгөө мэдрээч. 5 хүн байлаа гэж бодоход нэг хүн нь 3 шот татаа за би ингэ болчдгоо. Одоо ингээл болсон ахиж уухгүй гэх юм бол одоо заавал нөгөө нэгээ те за юу сүртэй энэ ч стандаар ганц баяраараа уучаач тухайн хүн болгон ингээд нэг өөртөө мэдрэмж байгаа те за миний хэмжээ юм бол одоо би 3 шот татаал болоо юм байна. За би бол 5-ыг угаал эндээс цаашаа бол одоо ингээд татахгүй. Ийм хүмүүс одоо бүр зөндөө болчихсон. Тэгэхээр өөрийгөө мэдрээд те би ингээд болцоон гэж яхад тэр хүндээ нэмж уулгах нь өөрөө тухайн хүнийг нойр булчирхайн зочмог одоо өрөвсөл болоод хүндрээд нас барсан тохиолдолч байдаг. Хоёлоо сая бас яг энэ хүндрлийн талаар ярьж исэн тийм. Тэгэд эргээд тэр сэдвлөгөө ороход хүндрэл нь ер нь яаж илэрдгийг, ямар одоо эмчлэх боломжууд бас байдгийг тийм. Яг энэ баярын өдрүүттэй холбоотойгоор хоол хүнсний буруу хэрэглээ, цаашлаад одоо архи дарсны буруу хэрэглэнээс болоод бас хүндрээд очиж байсан тохиолдлууд бас илбэг байдгүй. Ер нь бол одоо олон эрхтэн системийн өөрөөр хэлэх юм бол хамгийн түгээмэл нь бүрийг гэмтээдэг, зүрхийг гэмтээдэг, амьсгал, уушгийг гэмтээдэг. За тэгэхээр яах юм гэхээр одоо тухайн хүнд яг одоо тэр одоо хүндрэлийн менежментийг хөвчлэн эрчим дэмжлэгийн тасагт бүр нарийн мэргэжлийн эмч хийдэг байна. Тэгэхээр ер нь ингээд нэг удаа дадчмаг нойр булчирхаагаар өвдсөн бол ер нь цаашдаа насан туршдаа би одоо ахиж хизээч арх уухгүй гэдгийг өөртөө бүр ингээд тангаргалах хэрэгтэй. Одоо тий би бол стандарт уултаас одоо ууж болно, өөрийгөө мэдрэн ийм юм ер нь бол байхгүй. Одоо нэг юм ч бол ингээ усаар даруулаад өөрийгөө мэдрээ зохистой хэрэглэрэй гэсэн. Би энэ үйлбэрийг ямар хүмүүст зориулж хэлж байгаа юм гэхэлэр одоо яг цочмог панкреатитаар өвдөж үзээгүй. Мэдээж ингээд бид нар залуу насны хүмүүс тийм үү? Мэдээж бид тэдний амьдралд зөндөө гарч орох нэргэц ингээ хүй байна. Тэгэхэд ердөөсөө ингээд зөв хэрэглээч гэдэг үгийг тэм хүмүүст зориулж хэлж байгаа. Нэг удаа цочмог панкреатитаар өвдсөн бол ер нь ахиж насан туршдаа уухгүй байсан аюулгүй гэсэн үг. Заавал одоо бусад эрчим системийг гэмтээгээд нойр булчирхаагаа некроз буюу зарим хэсгээ өвчл болтлоо архи хэрэглэхгүй байгаа ч л гэсэн санаа. Давхар ер нь ингэдэг цочмог нойр булчирхаа өрсөл нь хамгийн их нэгдүгээр архины шилтгаантай байна гэж ойлгочлаа тийм үү. За дараагийн шилтгаанд нь болохоор өөх тосны. Өөрөөр хэлбэл цусан дах хэд өөх тос ихтэй хүмүүс арх хөхт хэрэглээгүй. Тэгсээр нэг одоо цочмог панкреатит болсон. Таргалалтай гэж хэлж байна. Яг үнэн таргалалтай. Ер нь таргалалт гэхээс илүү хүн ер нь нэг удаадаа эмнэлэгт очиод биохимийн шинжилгээнд дээр өөх тосны фракц өгчих хэрэгтэй. Өөх тосны фракц гэж юу хэлээд байгаа гэхээр одоо total холестерол дотроо дахиад их нэгттэй липопротеин, бага нэгттэй липопротеин одоо өөрөөр хэлэх юм бол хоол зүйчид айгүй их нэг хэрэгтэй хэрэггүй өөх тос гэж ярьдаг. За тэгээд тэрийг зөөвөрлөдөг, юу гэлдэг ахны дээрс нь тэрийг гэлэцрээд энэ дөрвөн үзүүлэлтийн нэг өгчих хэрэгтэй. За ер нь биеийн жин илүүдэлтэй, хөдөлгөөний хомсдолтой хүмүүс ер нь бол өвчгөд айгүй гэмгүй. Тэгэхээр хэрвээ цусан дах энэ дөрвөн үзүүлэлтээс ялангуяа тэрийг илэцрээд одоо холестерин одоо өндөр байх юм бол нэг удаадаа би ер нь эрсдэлтэй байх шүү. Тэнгүүд эмчээс эми эмчилгээний зөвлөгөөг аавна. Мэргэжлийн хоол зүйчээс хоолны зөвлөгөө авах нь ер нь маш зөв. За яах гэдэг юм гэхлээр ер нь бол бас нэг одоо айгүй одоо тэр цусан дах холестерин өгтөөс өндөр байхаараа хүмүүс хөвчлээ юу ойлгоод юм гэхлээр энэ бол ингээд судасны хананд очиж наалддаг юм байна. Тэгснээрээ судасны одоо хатуурал буюу атеросклероз үүсгдэг юм байна. Цаашаа зүрхний шигдээс болдго юм байна гэж мэдхээс биш тэр бүрчлэн цочмог панкреатит болдог шүү гэдгийг нэг мэддэггүй гэсэн үг. Нойр булчирхаан өрөвсөл гэж байгаа тийм. За дараагийн дахиад нэг шилтгаан болохоор цусны чулуу. Цусны чулууны хэсгийг нь болохоор цусны чулуут
өрөвсөл хамгийн их монголчуудад байгаад идэг. Тэгвэл одоо цэсний чулуу үүсгүүн тулд яах вэ? Яа цэсний чулуу тэгвэл нойр булчирхаан цочмог өрөвсөл болгох ч тий гайхаж байгаа. За тэгвэл би ярилцлагын ихэнд хэлсэнтэй цэс гэдэг бол илгнээс ялгарч байгаа. За тэгээд цэсний ерөнхий сувг гэдэг юмар доошоо яваад 12 уруу гэдсэнд нэгдэж байгаа. За ерөнхий сувг руугаа жижиг чулуу доошоо алдчих юм бол яах нь вэ? Тэр хоёр нэг газар уулзна гэж хэлсэн тий. Хаалган дээр очиод тахилж байгаа. Тэнгүүд яах юм? Нойр булчирхаа дотор ферментүүд нь ихсээ төтгөрөөд яах нь дахиад панкреатит. Бас л нойр булчирхаан өрөвсөл цочмог өрөвсөл болох нь шүү дээ тий. Сахарын өвчлөлтөө хүмүүс бас нойр булчирхаан бас нөгөө алдагдaltaд орчихсон бас нэг өөрчлөлтөнд орсон байдаг тий. Тэгээл нөө инсулин гэдэг зүйлийг бас их ярьдаг. Ер нь эмчээс бас асуумаар санагдаад байна л да. Нойр булчирхай цүс одоо ингээл ходоодыг та ингээд нэг юм магадгүй манайхыг зүгээр ингээд дунд ангийн сурагч үзчихье гэд бодъё л да тий. Тэгвэл та ингээд яг багш шиг маш одоо энгийнээр гоё ингээд тайлбарлавал ер нь яаж тайлбарлах байсан бол та одоо бага ангийн багш байл гэж бодъё. Ер нь аль энэ айгуу гоё сэдв. 10 жил тахад одоо эрүүл мэндийн хичээл гэж ордог тий. Тэгээ орхосоо орохгүй нэг. Тэгэл багш нэг юм ярингууд нэгээ шалал өнгөрдөг тий. Тэгэхээр энд нь ердөөсөө одоо зөв амьдралын хэв маяг, зөв дадал гэдэг юмыг заах хэрэгтэй юм шиг санагддаг. Ердөөсөө хүүхэд байхасаа хамгийн чухал хүчин зүйл юм ихлээр ердөөсөө цэс нойр булчирхай ялангуяа одоо цэсний өвчнөр өвдөхгүй байх тий. Хамгийн одоо гол хүчин зүйл ердөөсөө л өглөөний цагаа авах. Одоо дөнгөж одоо 29-тэй 28-тай 30 хүрээгүй ээжэж цэсний чулуутай хүнтэй хит удаа тарж байсан. Тэгээд шууд асуудаг. Хүүхэд байхдаа, оюутан байхдаа өглөөний цагаа уудаггүй байсан уу? Мөдөөдөөс ингээд талхаад өгдөг тийм ээ. За яаж байгаа гэхээр цэс гэж тэгвэл бидний одоо бие махбодод ямар үүрэгтэй эрэхтэй гэхээр за дөнгөд илгнээс ялгарна гэдэг төр ойлгосон тийм. За тэгвэл энэ цэс нь яа гэхээр бидний өөх тосны одоо солилцоог явуулахад аюул чухал үүрэгтэй. Хооллоор орж ирж байгаа өөх тосыг задлахад маш чухал үүрэгтэй. Хамгийн гол нь хизээ ялгараад би одоо задлах уу? Хизээ ингээд ялгарахгүйгээр хүйтэндээ байх ёстой вэ гэдэг нь аюул энийг бол ингээ хүүхдүүдэд аягуусаа хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хүн ингээ унтчихин тийм үү? Орой бид нар ингээ нэг 8-аас 10 цаг унтдаг. Энд хүүтэндээ ингээд цуглараад байжгаад өглөө босоод бид нар өглөөний цагаа ууснаар яах юм гэхээр бидний идэж уусан ямыг задлахын тулд тэр ялгарч явах хэрэгтэй. Гэтэл хүүхэд байхаасаа оюутан байхаасаа өглөөний цагаа уухгүйгээ гэдэг. Тэнгүүд шууд нэг өдөр чулуулчдаг юм биш байхгүй юу? Эхлээд тэр дотроо цуглараал байна, хөтгөрөөл. Тэгээ сүлдээ одоо жижиг эсрэгэг чулуу, слаж гэж ярьдаг. За тэгээд цаашаа энэ нь бүр ингээд хатуурахгүй өөрөлдөх юм бол хатуураад эмийн эмчилгээнд ингээд задрахгүй хэмжээний чулуу болдог гэсэн. За тэгвэл цэсний чулуу үүсээд байгаа хамгийн гол эрсдэлтэй хүчин зүйл ердөөсөө л өглөөний цагаа уухгүй байх юм байна гэдгийг хүүхэд байхаас нь маш сайн ойлгох хэрэгтэй. За одоо ингээд уухгүй явж яснаа 30 наснда одоо ингээд чулуулчлаа гэж бат. Чулуу үсэд бас тэр шууд ингээд өвдчихдэг юм биш байхгүй. Энд нь хамгийн нөлөөлж байгаа хүчин зүйл нь ердөөсөө өгтөстэй хоолыг гинт хийрдэг. За тэгээд нэгэнт одоо ингээд чулуутай байж байгаа дөрвсөж ирээд бицлаар цэсний үдэг авалцсан хүмүүс зөндөдөг. За тэнгууд яах юм гэхээр хүүдийг нь аваа ичлаа. Би хизээ ингээд цуглуулад яж авах вэ? Хизээ доошоо асах хэвээр вэ гэж зохицуулаад идэг уутыг нь аваа ичлаа. Тэгвэл яах юм гэхээр хүмүүс ийм буруу ойлголттой байдаг. Эмчээ би төсгүй штэ авалцсан гэдэг байхгүй. Цэсний хүүдийгээ авуулчихсан болохоос биш цөсөө авуулсан хэрэг биш байхгүй. Та илэгтэл бол илэгчийн цэсийг тасралтгүй үйлдвэрлэжлээ. Өөрөөр хэлэх юм бол доошоо нарийн гэц рүүгээ өөрөөр хэлэх юм бол одоо доошоо нөгөө нэг ялгардаг хэсэг рүүгээ тасралтгүй цэс ялгараад идэг. За ингээд бага залуудаа ингээд цэсний хүүдийгээ авуулчих юм бол дараагийн нэг одоо проблем одоо асуудал нь юу болж үүсэх гэхээр нарийн гэц гэдэг бол одоо ходоодны дөнгөж цаана идгаа гэд хэлсэн те. Тэнд тасралтгүй цэс ялгараа л юм гэсэн. За тэнгууд тэнд ингээд цэс байнга байгаад харах юм гэхээр bile reflux буюу одоо цэсний сөргөө гэж хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол тэр цэсийг би түрүү юу хэлсэн гэхээр нарийн гэцэнд ялгараад доошоо ингээ хоол тэжээлтэй хамт нарийн гэцний бүх нарийн гэц гэдэг бол тухайн хүнээс хамаарат нэг 5-7 метрийн урттай бидний биед байгаа бүх хэрэгцээд шим тэжээлийг энэ хэрэгтэй байна гэд шингээж аваад за хэрэггүйгийн цаашаа бүдүүн гэц рүү өгөөд бүдүүн гэц тэндээ ингээ цаашаа бүдүүн гэцнээс эхлээд баас болгох процесс маань явдаг гэсэн. Цаашаа явж явах хэрэгтэй. Урсгал нь доошоо байх хэрэгтэй. Тэгэнгүүт хүүдийг авалаа ичглаар байнгын нарийн гэцэн дээр тунаад байгаа цус нь хоол идэхгүй бол цаашаа явахгүй буцаад дээшээгээ сөргөө буюу ходоод руугаа сөргөж орж ирээд байдаг.
За одоо тэнгууд ходоодны одоо би өөрөө дуран хэмжтэй. Аха. Ходоодны дуран дээр баял рефлекстэй хүмүүс ер нь бол бас нэлийн ажиглагддаг. За тэгээд яг асуувал цусны хүдийг авалцсан уу гэдэг юм ер нь хөвчлэн авалцчихсан. Цусны хувьд бол нэр маш гоё тайлбарлалаа. Одоо яг хүмүүс ингээл дэгдэг штэ нэг жоохон тостоо ол эсвэл өөхтөө мах идчихлээ. Ой цус өвдөд ийн гэл аль талаач яриад байгаа мэддэхгүй те ингээл цус жоохон өвдчлөө гэд. Энэ хавьд өвдөх нь одоо цус бас мөн байх боломжтой. Одоо хавирганы доод хэсгээр гэсэн үг. Илэг минийх одоо ингээд жоохон тостой юм идэхээр өөхтөө мах ч юм уу тий идэхээр яг энэ хавирганы нэгөр өвдөд хэлсэн. Хэвлийн баруун дэд. Оо түүх. Бороо минийх биш юм тийм юм чи. Ер нь ингэдэг ихэвчлэн хүмүүс одоо ингээ өөртөө уншаад тавиад ороод за. Одоо жишээлбэл хамгийн их одоо амбалтор дээр одоо орж ирдэг хүмүүс нь юм чи би ингээд нар бэлчрахаар өрсөлтэй байхгүй юу. Тэг ингээд хэвлийн дээгүүр өвдөд байна. Ингээд тус маань өвддөг байхгүй юу ингээд зүүн талд. Ихэвчлэн ер нь бол хэвлийн зүүн дээд хэсэгт өвдөх нь өтгө аталттай хүмүүст гэж өвддөг. Өөрөөр хэлэх юм бол дээд. За. Тэгэхээр юу ч хэлэх гээд энэ үг гэхээр ердөөсөө ингээд өөртөө ямар нэгэн зовир одоо илэрсэн бол мэрэгжлийн эмчэд хандаач. Өөрөөр хэлэх юм бол яа гэвэл ихлээр өөрөө айгуу ингэж дур мэдэж эмчилгээ хийдэг манай монголчууд. Тэгээд ингээд асуугаад ангууд өөрөө ингээд оншоо тавиад ороод ирдэг. Тэгээд та ингээд зовироо хэлээжээ. Ингээд яг ямар зовирлэр чи хизэнээс эхэлсэн яасан хийсэн ингээд нарийн асуугаад тахлаар ер нь бол ингээ хөвчлэн буруу байх талтай. За тэгээд нөгөө нэг одоо төсөө ирснийх бас дахиад нэг юм төсөө угааж болох уу гэж аягүй хүмүүс асуудаг. За ер нь бол цусны одоо би ингээд чулуутай, слаачтай. За тэгээд нойр бэлчирхаан би архаг хүрсэлтэй гэд бүр ингээ оншоо тавиад ороод ирдэг байхгүй. За юу гэж хэлэх гээд энэ вэхээр ердөөсөө цусны чулуутай бол одоо угааж өнтер болохгүй. Яагаад тэгэхээр тэр чулуу хэр хэмжээтэй байгаа, хэдэн ширхэг байгаа гэдгийг аягүй чухал. За магадгүй чулуутай гэдгийг мэдэхгүй байж байгаад төсөө угаачдаг жижиг чулуугаа доошоо ерөнхий суг руугаа өнтер хөөчих юм бол асуудал үүснэ гэсэн үг. Түрүүний хэлээд байгаа цэчмэг панкреатит. Өөрөөр хэлэх юм бол доошоо жижигхэн чулуудсны ерөнхий суг руугаа оруулцдаг. Тэнгүүд яхин хажуу талаас орж ирж байгаа нойр булчирхайн сууг нэгддэг хэсгийг таглаа ичнэ гэсэн. Тэгэхээр ердөөсөө юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ердөөсөө төсөө өвдүүлэхгүй байх, төсний чулуугаар өвдөхгүй байх, төсөө өтгөрүүлэхгүй байх өмсөлтийн ердөөсөө өглөөний цайгаа тогтмол баг. Дахиад нэг юм эмэгтэй хүмүүс айгүй их үжийн хасдаг. Одоо яг нөгөө шинэ жил боллоо гэх юм уу. Тэгээд хамгийн одоо саяхан сүлд 90 хідээс 60 болсон ингээд 30 хэдэн килограмм нэг жилийн дотор хайсан гэдэг. Бараг сарын дотор бас маш одоо хурдан хаяад байгаа шүү дээ тийм. Тэгэл одоо ингээд одоо эрчимжүүлсэн тураах курс гэж үү тий. Нэг сарын дотор одоо тэг 3-7 хоногийн дотор тэдэн килограмм тураана гэлдэг тий. За энэ бол маш буруу. Яагаад гэхээр удаан мацаг баях гинэд огцомжийн хаях нь өөрөө цэсний чулуус үүсэх нэг эрсдэл болдог байхгүй. Тэгэхээр нэг ийм үг байдаг шүү дээ. 40 жил 30 жил одоо ингээд цуглуулсан ингээд өөхөө нэг удаа мэс цэцэлд ороод алга болгоно. Эсвэл нэг 3-7 хоног 4-7 хоногийн эрчимтэй тураах курст яваад би зүгээр алан тунхаа олно гэсэн юм. Ер нь л баг байхгүй шүү. Энэ ер нь айгүй буруу ойлголт. Яагаад юм гэхээр энэ нь өөрөө ингээд дараагийн яг мэрэгжлийн эмчэд хандах хэрэгтэй. Хоол зүйчтэй, хөдөлгөөнтэй өөрөөр хэлэх юм бол багаар өөрөөр хэлэх юм бол сард 1-2 кг хаяхаал юм бол энэ амжилт тахгүй. За тэгээд тэгвэл ердөөсөө анханасаа л тархалахгүй байх гэдэг нь айгүй чухал. Илүүдэлчин. За манай монголчууд айгүй их илүүдэлж байна те. Ер нь айгүй илүүдэлж байна те. За тэгээд ер нь хоол боловсруулахын эмчнэр юу гэж зөвлөдөг гэхээр аажмаар багаар хаяачээ гэж зөвлөдөг. Тэнгүүд хүмүүс айгүй юм нэг ид шидийн юм хүсдэг. Би ганцхан сарын дотор турмаар гэл. Тэгээд сахараа хаяал одоо та түрүү нэг чихрийн шижин гэж ярьсан шүү дээ. За яг хөө би бол чихрийн шижингийн талаар хүмүүстэй юу зөвлөдөг гэхээр би яг энэ чихрийн шижин гэдэг өвчнийг яг дотоод шүрлийн эмч ярих хэрэгтэй. Тэгэхээр үнэхээр мундаг дотоод шүрлийн эмчнэр зөндөө байгаа. Тэгэхээр яг мэрэгчлийн хүмүүсийн мэрэгчлийн зөвлөгөөг авах нь айгүй зүйтэй. Гэтэл одоо монголчууд яаж байгаа юм гэхээр одоо фэйсбүүкээр нэг хүн ингээл турах тариа гэл явж байдаг те. Тэгэл одоо фитнесийн багш гэл орж ирэл ийм тасаа. Яг фитнесийн багш тасгал хөдөлгөөний талаас нь зөвлөж болно. Тэгвэл ердөөсөө 3 үндсэн байдлын солилцоон дээр хүнж биш бүх амьд бие махбодод оршдог. Энэ нь ямар вэ гэхээр өг төсний солилцоо.
Тэгэл өөх тос хэрэггүй таргалуулдаг гэж бүх өөх тосоо хайж асаж болохгүй гэсэн санаа. За дараагийнх нь одоо нүрс усны солилцоо. Одоо нүрс усны солилцооны алдагдал дээр үүсээд байгаа хүчингэл чихрийн шижин гэдэг байгаа байхгүй. За тэгээ уургийн солилцоо. За тэгээд энэ гурван солилцоо хэвийн бэжээж өдөр тутмын амьдралдаа яг ингээд нэг хөвшмөл тогтмол бэжээж болно гэсэн. Гэтэл чихрийн шижинтэй хүмүүс яадын гэхээр ер нь ихэвчлэн олтмол байдаг. Таргалалт, чихрийн шижин таргалалт гэдэг хоёр зүйл дандаа хамтдаа явдаг. За манай талаас ч гэсэн таргалалттай хүмүүс дээр бас өвчлөл агүй их ажиглагддаг. Тэгэхээр өртөөсөө суур амьдралын хэв маягаа ингээд зөв байлгаач. Анхнаасаа л таргалахгүй байх хэрэгтэй. Тэгээд ингээд зөв дадал, зөв амьдралын хэв маяг гэдэг юмыг айгүй баримтлах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол зөв амьдралын хэв маяг гэж юу юм гэхээр өртөөсөө өглөөний цагаа тогтмолох хэрэгтэй байна. Энэ гурван одоо энергийн их усврээ бодисын солилцоогоо гурвуулангийн яг зэрэг тогтмол хэмжээнд барай явж явах хэрэгтэй байна гэдгийг ойлгооч. Айгүй гоё нэг ном байдаг. За санал болгол зөв хоолтын хөтөж гэдэг ном байна. Япон эмчийн 38 жилийн турш өөрийнхөө туршилт одоо судалгаан дээр үндэслэн ном. Энэ дээр одоо чихрийн шижний талаар, сахарын талаар тусандах энэ гурван одоо үндсэн бодисын солилцоогоо хэрхэн зөв одоо авч явах вэ гэдэг талаар бичсэн байдаг. Тэгэхээр ер нь бол энийг нэг уншчихад айгүй гэмгүй. Тийм байна тийм зөв хоолтын хөтөч гэж зураг нь нэг юм холоод стейкний зурагтай юм. Стейкний тийм нэг юм цагаан хувцастаач үдвэл цаатлан тийм бэкграунд нь болохоор цагаан дээр нэг тийм нэг бараан өнгийн дээр нэг стейкний зурагтай байгаа. Тэр маш гоё ном. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр чихрийн шижинч бай, хоол боловсруулах талаас төс нойр булчирхай хотоодны өвөрөвсөлж бай. Ердөөсөө үндсэн шалтгаан нь ярилцлагын л хэлсэнтэй. Таны өдөр тутмын одоо хоол хэрхэн хоолж ийн, хэрхэн хөдөлгөөнөө хийж ийн тэрнтэй холбоотой. Та сая юм чи хэлсэн штэ нөгөө богино хугацаанд маш одоо их килограммыг хасж байна. Нөгөө төрөвчлсэн анги ч гэдэм үү тий. Одоо сард одоо 10 хэдэн килограмм, 20 килограмм хүртэл хасж байна. Тэгээд энэ яагаад эргээд нөгөө цусны чулуу өсөх магадлалыг өсгөж идэг юм болоо? За огцом жин хаяхаар ер нь яадын ихлээр айгүй маш ингээ хатуу дэглэн барьдаг. Тийм. Өөрөөр хэлэх юм бол хол ахсна гэсэн үг. За гэхдээ одоо хоолоо хасах тэгээд одоо олон цагаар, олон хоногоор удаан хугацаанд мацаг барих нь өөрөө цэсийг өтгөрүүлдэг. Тэгэл өтгөрнө гэдэг чинь цаашдаа удаандаа цэсний чулууны эрсдэл байхгүй. Ер нь мацаг барих тал дээр л интермитинг фестинг гэж байгаа. Энэ нь ер нь бол юу юм гэхээр энийг бол нэг хавар намартаа нэг удаа бариул аягүй зүгээр гэж үздэг. 7 харьцан 2 гэдэг нь юу юм гэхээр энэ 5-ыг харьцан 2 7 хоногийн 5 өдөр нь холойд 2 өдөр нь ингээ маш бага хэмжээтэй ид. Эсвэл нөгөө цагаар идэг. 12-ыг харьцан 12 цагт нь холойд 12 цагт нь үлэн байх. Өөрөөр хэлбэл хол боловсруулах замыг амраа гэсэн. Тэрнээс ширтөөсөө тэгж олон цагаар олон хоногоор мацаг барих нь ер нь айгүй дэмийг гэж үздэг. Тийм байна. За тэгээд хэрвээ чулуу өсчвөл яах вэ? Чулуугаа ингээд цэснүүдийг авалчвал яах вэ гэдэг талаар бол ярьсан. Баярлалаа тийм. Яг ингээд богино хугацаанд маш их килограмм жинг хасаад сайхан турхаа болсны дараа дахиад эргээд жин нэмэх тийм асуудал бас гардаг байх л да. Нөгөө аппетит тийм одоо дуршил, хоолны дуршил гэдэг юм бол байна. Тэгээд эргээд бас жин нэмэх нэлээд эрсдэлтэй гэж авч үздэг юм билээ шүү дээ тийм. За тэгэхээр хоёлоо эргээд нөгөө сэдв рүүгээ ороод за цүс болон за илэг гэд ингээд ярьлаа. Нойр булчирхаан ерөнхий үүрэг ямар эрхтэн байдгийг бас нэг ингээд маш ойлгомжтой хөөрхөн юм нөгөө inside out гэдэг кино байдаг шүү дээ. Тэр шиг танилцуулж хэлвэл тийм ээ. Нойр булчирхаан өөрөө хол боловсруулах замд айгүй хэрэгтэй трипсин, хемотрипсин, амилаза, липаза гэд маш хэрэгтэй ферментүүдийг өөрөөсөө ялгаруулдаг. За энэ ферментүүд нь яадаг ихлээр ердөөсөө л идэж уусан хоол хүнсээ маань сайхан задлаад өгдөг гэсэн. Задлаад хэрэгтэй бүх макро болон микро шин тэжээлүүдийг биед маань авч үлддэг. Тэгээд нойр булчирхай ер нь бол үндсэн үүрэг нь хоол боловсруулах тогтолцоонд маш чухал одоо энэ боловсруулалтанд маш чухал үүрэгтэй. За тэгээд нарийн гидсэн дээр одоо нэгддэг гэдгийг түрүү ойлгосон тийм. Тэгвэл нойр булчирхайг одоо айгүй гой нэг зүрлж бичсэн өгүүлбэр байдаг. Энийг бие мах бодод унтаж байгаа арслан гэж зүрлж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэр арслан унтаа байдалтай одоо маш ингээд хэрэгтэй үйл ажиллагаа явуулдаг ахна. Гэтэл тэр арслангийн үс ирээдийн ихлээр ярих.
За тэгээд уух тастай хоол. Тэгэхээр яах юм гэхээр нөгөөдөг чи уурлах нь байна тийм үү. За тэгээд их хэмжээний архийг нэг доор хэрэглэснээрээ өөрөө өөрийгөө ингэж гэмтэх хэмжээний тийм их архийг хэрэглэх тийм үү. За тэгээд ер нь бол одоо баяр саллын үеэр хоёлаа нэвтрүүлгийнхэн дэрсэн тийм ихэр хэрэглэж болохгүй байна. Зөв зөвхөстэй хэрэглэх хэрэгтэй байна. За тэгвэл дахиад нэг зөв зөвхөстэй хэрэглэн дээр нь дахиад нэг юм хэлэхэд архийг уухтаа одоо яг өөртөө тохирсон хэмжээгээр уухтаа усаар даруулж уул айгуу зүгээр. Яагаад юм гэхээр жуус ч юм уу, кола ч юм уу тий эдгээр нь өөрөө сахарын агуулмжтай улам өрөвсөл болохыг сэдрэж өгдөг гэсэн үг. Тэрнээс бас ингэ ойлгочих үү яана. Арх уугаараа гэсэн усаар даруулж аваарэ гэсэн гээд тий. Цасмаа юмжтэй гэсэн гээд. Үнэхээр шаардлагатай тохиолдолд үнэхээр уух гад байгаа уух тохиолдолтой нэгдүгээрт ердөөсөө тохирсон хэмжээгээр уунаа. За би түрүүнд хэмжээнүүдийг нас хэлсэн те тохирсон хэмжээнд уух хэрэгтэй байна. Тасартлаа ууж хэтрүүлж ууж болохгүй юм байна гэдгийг нэгдүгээрт ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт усаар даруулаад уучаарэ гэсэн ингээд ойлгочих үү гэдэг дээр нь юу ч хэлэх гээд байгаа юм гэхээр мэдээж ууж бол төгсгөстэй хэмжээгээр уух юм байна. Гэхдээ усаар даруулах нь ямар учиртай юм гэхээр өөрөөр хэлэх юм бол тэнд усгүйжлийн процессыг нь одоо дэмжиж өгч байгаа гэсэн үг. Дахиад нэмэлт одоо яг ходоод нойр булчирхааны үед ус нь хоргүйжүүлнэ гэж би ердөөсөө хэлээгүй. Арх бол угаасаа хор. Дээр нэмээд жуус, колон дахиж нэмж хор юм байна. Ус бол ердөөсөө хоргүй юм байна. Тэгээд дараагийн хүндрэлээс нь бас ингэж сэргийлж өгөх юм байна. Тэгсэн чинь яана буруу ойлгоод уугаар гэсэн шүү дээ. Ойлгочиход. За тэгэхээр баярлаа. Ходоодны хувьд тий бас яг энэ баярын өдрүүдэд бас ходоодны хямрал, ходоодны бас ямар асуудлууд түлхүү ирж байна. За саяны хувьд бол нойр булчирхаа дэж өрөвсөл бас нэг сонир өөр нэртэй юм тий энэ чинь сая хэлсэн панкреатит гэж тий тэр ингээд ирдэг юм байна. За тэгэхээр ходоодны хувьд ямар одоо асуудлууд цогцлон тохиолдож байна вэ? За яг адилхан өөхт бас арх ходоод руу орж ирлээ тийм үү? Гэснээр хайлаар бидний ходоод өөрөө салас давхарга нь өөрөө хамгаалах чадвартай байдаг. Гэтэл арх болон өөхт тостой хоол орж ирэхээрээ тэр хамгаалах чадварыг нь гэмтээдэг, салстыг гэмтээдэг гэсэн үг. Тэгэхээр ямар ч хамгаалтгүй болчихлоор яах юм гэхээр маш тийм одоо зочромтгой салстын гэмтэлтэнд яваад эхэлдэг гэсэн үг. За тэгэхээр маш их ингээд ходоод өвдсөн, маш хүчтэй өвдөдэй гэсэн завиртай хүмүүс ирдэг. За тэгээд ер нь бол бас яг адилхан шууд нэг удаагийн тэр арх нэг удаагийн хоолноос болоод сэдрэн. Дахиад яг адилхан үндсэн суурь нь юу юм гэхээр ердөөсөө лөөх тостой хоол идэх, буруу хоол идэх. Буруу хоол гэдэг нь юу юм гэхээр ердөөсөө ингээд хөвчлэн ингээл ажилдаа завгүй гэж явж яснаа өглөөний цагаа авахгүй өдрийн хоолоо нэг алдаг одог идэн орой очиод хитэн нэг дор хитэн энэ нь маш буруу. Ердөөсөө одоо ердөөсөө гэж хэлж байгаа гэхээр өдөрт ердөөсөө чанартай 3 хоолойд хоол хоорондоо одоо 4-5 цаг яг юм үлэн бай. За энэ нь айгуу чухал. За тэгээд давхар яг ингээл арх ганцхан өөх тостой хоолноос болж ходоод цочирдаг юм уу гэвэл бас үгүй. Нэмэлтээр дахиад нэг ярих сэдв бол ердөөсөө хеликобактер Монголд хамгийн их одоо асуудал болж байгаа. За ер нь бол ходоодны бич хам шинжтэй өөрөөр хэлэх юм бол ходоод аюулгүй орчим өгөгддөг одоо хоолны шингэц муу гэдэс дүүрч цагаадаг тий. Ингээл завьртай юм бич хам шинжтэй хүмүүстээр заавал хеликобактерийн одоо шинжилгээ аваа гэдэг байсан бол одоо бүр ингэ скрининг байдлаар өөрөөр хэлэх юм бол ямар ч завьргүй байсан ч гэсэн хеликобактерийн шинжилгээнийг өгчгөө гэж хэлдэг. За баяр саллын үе дээр яг хуу хелико бол бас ингээд арай өөр асуудал ахна ингээд байдаг архаг процесс ахна. Хүн ердөөсөө тэр шинжилгээг өгөөд тэрийг эдгээр химийн эмчилгээгээ явах хэрэгтэй юм байна гэдгийг эндээс ойлгох хэрэгтэй. За баяр саллын үе дээр юу анхаарах юм гэхээр ердөөсөө хурц өөх тостой хоол, шарсан хурсан хоол. За тэгээд арх пив угаасаа ойлгомжтой. Дээр нь нэмээд эсэглэн өөрөөр хэлэх юм бол цагаангаа одоо эмэгтэйчүүд аягүй их нэг усаа зүгээр ус ер нь бол нэг хууч харагддаггүй дандаа лимонтой цагаангаа дээр нь яа гэвэл дахиад ходоодны хүчлэлийг нэмэгдүүлж өгдөг гэсэн. За яг баяр саллын дараа дуран дээр яг ингээд ямар хүмүүс аягүй ирдэг гэхээр цустай бүүлчсэн гэсэн хүмүүс аягүй их ирдэг. За цустай бүүлчнөө гэдэг нь яаж байгаа гэхээр тухайн хүн маш их хэмжээгээр хэтрүүлж арх хэрэглэлээ тийм үү. Тэгэхээр бүүлчдэг. За тэгэхээр дуран дээр ямар хүмүүс ирдэг гэхээр ходоод, улаан, хоолой одоо яг залгаас хэсэг гэж байдаг. EJ junction гэж байдаг. Тэр хэсгийн урагдал өөрөөр хэлэх юм бол тэрийгэ урах хэмжээний бүүлчсэн гэсэн үг. Энийг одоо юу гэж нэрлэдэг гэхээр анагаах ухаанд Mallar-Weiss синдром
малар висэн маларцчихсан гэж ярьдаг эмчнэр хоорондоо. За энэ юу хэлж байгаа юм гэхээр өрдөөсөө хит их арх угаад бүүлчгтэй холбоотой. За тэгээд улаан улаан доод хэсэг хотоодны хамсар хэсгийн урагдал салтын гэмтэл болдог ахна. Тэр урагдаад тэрийг бүр урагшдтал нь тийм их даралттай хэмжээний бүүлсэн. Энэ тохиолдолд Монголд бас үгүй юм л ер нь бол ажиглагддаг. Амь насанд аюултай байх боломжтой юу? Ер нь бол боломжтой. Тэгэхээр яг хөөхлөөр ер нь бол харьцангуй одоо Монголд дурангийн эмчнэр тооноширсан эмчнэрийн чадамж маш сайн байгаа. Тэгэхээр ер нь бол хүндрэл гарахаас нь ер нь бол арга хэмжээ авч чадж байгаа. Гэхдээ юу ч хэлэх гээд байна уу гэхээр тэр их хэмжээгээр битгий хэрэглээч л гэж хэлэх гээд байна гэсэн үг. Ер нь одоо ингээл таны яриаг сонслоо юм чи нойр булчирхай, ходоод энэ дотоод хэрэгтэн тогтолцооны хамгийн одоо дайсан бол энэ арх согтууруулах ундаа. За тэгээд өөх тостой тий хоол ундал юм биш үү? Бусдаар бол өстөө нөө бууз хошуур шиг явж байхад бас нэг айхтар одоо өрөвсөд ахааргүй л юм шиг л сонсогдож байна л да тийм ээ. Ер нь архиа багсгаал одоо нөө нэг зөв цохистой хэрэглээг аваад явчих юм бол нэг их цочроод өрөвсөд ахааргүй юм шиг сонсогдож байна. Яг үнэ. Арх бол нойр булчирхай, илэгний за манай талаас ер нь хамгийн том дайсан. За тэгээд ер нь бол үйлчлүүлэгч нарт архиа бити хэрэглээч гэд хэлэнгүүд одоо шууд ингээд 30 жил 40 жил хэрэглээд ирсэн. За та ингээд архи уснаас болсон бити хэрэглээч гэх тэнгүү шууд өрөөнөөс гараалаа. За энэ ч бити хэрэглэж байна. Одоо би хэрэглэхгүй гэдэг хүмүүс маш зөв. Тэгэхээр ердөөсөө энд юу харагдаад байна вэ гэхээр ердөөсөө суур хүний одоо ухамсар, хүмүүжлийн асуудал, эрүүл мэндийн боловсрал гэдэг дээр ердөөсөө суур манай Монгол улс харьцангуй хөгжиж яваа улс тийм үү. Яг энтэйгээ дагаад хүн аман ч гэсэн яг хөгжиж байгаа аахгүй. Иргэдэн ч гэсэн. Бидний жоохон байхад одоо тий эрүүл мэндийн боловсрал, зөв хооллол, зөв амьдралын хэв маяг гэдэг юмыг ер нь ярьдаггүйсэн шүү дээ. Гэтэл одоо харьцангуй ярьж эхэлж байна тийм үү. Тэгэхээр эндээс юу гэж харагдаж байна вэ гэхээр бид нар ард иргэдэн ч гэсэн хөгжиж байна. Тэгэхээр яг ингээд зөв амьдралын хэв маяг, зөв хооллолт, ялангуяа зөв хооллолт гэдэг юмн дээр мэргэжлийн мундаг ердөөс хоол зүйчнэр байгаа тийм үү. Надаас мундаг хоол зүйчнэр байгаа. Тэгэхээр яг мэргэжлийн хүмүүс нь одоо дуурах болсон. Ер нь бол одоо сүүлийн үед айгүй эрүүл мэндийн холбоотой подкастууд айгүй хийж байна тий. Энэ удаадаа бас ингээд танах ч гэсэн ингээд мэргэжлийн юмч ингээд ураад оролцуулж байна тий. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яг ингээд нэг одоо инфлюенсер гэж үг хэлээд байгаа хэлээр ердөөсөө нийгэмд нөлөөлөгч хүчин. Гэтэл нийгэмд нөлөөлөд байгаа хүмүүс нь өөрөө жишээлбэл одоо архины пивний рекламд тогломоор байгаа байхгүй юу. Одоо энэ бол ингээ гоё шинэ пив гээл те. Тэнгүүд одоо юу ч хэлэх одоо чихрийн шижинд харгалалт бас Монголд маш их байна те. Одоо шүүсэн профессор Оюн төгс агш бас нэг сайхан подкастын нэг подкастад оролцсон байсан. Одоо тэр одоо ярилцлагыг одоо хүмүүс маань айгуу сонсох хэрэгтэй. За танаач гэсэн одоо ингээ мэргэжлийн надаас туршлагатай эмчнэр зөндөө байгаа. Нэг нэгээр нь ээлж илжээр нь ингээд урьж оролцуулж байгаад баярлаа. Энээс ингээд нийгэмд үзүүлж байгаа айгуу тийм одоо буруу ойлголтыг засах, яг мэргэжлийн хүнээс ингээд сонсох хамгийн нөлөө бүхий гоё зөв ажил гэж харж байна. Баярлалаа. Танаа хамт олондоос баярлалаа. Эмчээ одоо ингээд юу яадаг штэ хүмүүс ингээд луугаал яваад идэх тийм. Би айгуу сайн даад юм аа гэл. Надад зүгээрээ би өвдтгүй ингээл тий. Эдгээр хүмүүс бол бас л ингээл нойр булчирхаагаа гимтээгээд явж байгаа. Магадгүй олон хавар нэгэндээ хичээр нэг өдөр л нойр булчирхаа нөгөө унтаж байгаа арслан сэрж уурлнаа л гэдгийг л ойлгох хэрэгтэй байна гэж болох уу тийм ээ. Яг үнэ. Одоо би түрүүн бас нэг хайлт дээр дурдаад өнгөрсөн тий. Монгол хүмүүс Аз хүмүүст одоо архийг задалдаг эксперимент нь маш бага байдгаа гэдэг. Тэр юунаас холбоотой юм бол нэр? Энэ бол тухайн хүний онцлог байхгүй юу? Одоо хэдүүлээ одоо тэр экспериментийг сайжруулна гаднаас тэр экспериментээ нөхөн гэсэн юм байхгүй. Тэгэхээр нэг хүн одоо 5 шот ууж болно. Гэтэл хажууд нь нэг шот, нэг хүн 3-ыг ууж болно байхгүй. Нэг хүн нэгийг ууж болно, нэг хүн би уухгүй гэж болно. Энэ нь юу хэлж байгаа юм гэхэлэр одоо тэр их уугаад байгаагаа чи өстэй сайн даадаг шүү гэл одоо тий дэмжээл нөгөөдгөө хөөргөөл ингэж уулгаад ах нь маш буруу. Харин нөгөө талдаа нөгөө нэг би уухгүй гэдэг байгаагаа чи ямар сүртэй юм бэ уучаач гэдэг ах нь маш буруу. Өөрөөр хэлэх юм бол тухайн хүний эксперимент нь нөгөө хүнээсээ арх задлах эксперимент нь тий арай их сайн байж болно. Тэгээд одоо
арх ухаараа жоох улаадаг. Тэгээ нүүр нь улаадаг, хүзүүн нь улаадаг. За тэгээл цусны чулуутай, биеийн жингийн илүүдэлтэй. Тэгээд ийм хүмүүсээ шахах нь маш буруу. Одоо ер нь бол ингээд Улаанбаатар хотод маш их гэмт хэрэг гарч ийн тий. Ер нь бол суур юу нарих байх магадлал нь айгүй өндөр байдаг тий. Гэтэл үгүй гэж тахт нь одоо нэмж уулгаснаас болоод нэг аавын нэг ээжийн охин тэнд гэмт хэрэгт орох магадлал маш өндөр. Тэгэхээр өртөөсөө юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зохистой хэмжээнд хэрэглээч тий. Хэрэглэхгүй байвал маш сайн. Хэрэглэх гээд байвал зохистой хэмжээнд би ингээд болсон гэл тэгэл болчих. Тэгэл болчих гэж хэлгээд. Одоо өстө сүүлийн үеийн залуучууд одоо тийм болсон баха. Гэхдээ нөө миллениалс үеийн хүмүүс бас жоохон хэцүү хүмүүс байдаг шүү дээ тийм. Ер нь жоохон бүх юмыг нь одоо юу их тийм битээ мэдэхгүй хэлж мэдэхгүй. Гэтэл ингэж нэг хэцийг нь тулах гад идэх чих юм уу тий. Тэгээд одоо сая ингээд маш буруу байна л да тэр. Тэгээ сая одоо ингээд арх задалдаг одоо фермент сайтай хүн гэж штэ. Гэхдээ тэр хүн архийг задалж байгаа фермент нь бус түнээсээ арай их байгаад магадгүй согтолт нь арай бага байдаг ч гэсэн яг адилхан л одоо эртэн гэмтэж байгаа л гэсэн үг үсттэй тийм ээ. Гэмтэж байгаа. Миний фермент сайн гэсэн би даадаг юм ферменттэй би ингээд гэмтэхгүй өвдөхгүй гэж бодож өстэй болохгүй. Энэ маш буруу шүү. Зөв. Окей ойлголоо. Бас нэг эргэлзэжсэн хэд хэдэн асуултуудаа авчихлаа. Тэгээд ходоодны шарах гэдэг бас нэг зүйл байна. Өрөвсөл тий. Одоо хеликобактериас болоод бас ингээл хавдар хүртэл үүсдэг гэл нэг эмчнэр бас ярьдаг тий. Тэгээд энийг хоёлаа илүү дэлгэрүүлж яриа гэж бодлоо. Жилд нэг удаа бас ходоодны дуранд орох ёстой гэсэн зүйлийг зөвлөдөг тийм ээ. Энэ хэр бас таны хувьд. За ходоодны өрөвслийг дан ганц хеликобактер үүсгдэг. Хеликобактер байж болно, буруу хооллолт байж болно, одоо хорц зуршил, одоо өнөөдөр яриад байгаа хэрэгтэй. За удамшил. Өөрөөр хэлэх юм бол тухайн хүний цусан төрлийн хамаатан садан дотор нь эрт насанда 30 эдэн насанда тий ходоодны хор тавдраар өвдөжсэн хүн байгаа юу, байхгүй юу. За эдгээр нь маш чухал. Дан ганц бас ингэж ийм өрөсгөл ойлголт байж болохгүй. Хеликобактер л ходоодны хор тавдар үүсгдэг. Бактери арилгачих юм бол би хор тавдраар өвдөхгүй гэж ойлгож бас болохгүй гэсэн үг. Эдгээр хүчин зүйлсийг одоо хор тавдар үүсгэж байгаа хүчин зүйлсийг аль нь хамгийн илүү одоо нөлөөтэй вэ гэж судлах юм бол хеликобактер орж ирдэг. За тэгвэл хеликобактерийг устгахын зүйтэй юу те? Монголчууд юу гэж боддог вэ гэхээр би хеликотэй гэлдэг бол хажууд нь би бас хеликотэй гэлтэл нөгөөх нь баг байх хэрэгтэй юм шүү гэл те. Шинжилгээ өгөх хэрэгтэй. Зөвшөөрөгдөх хэмжээнээс одоо өөрөөр хэлэх юм бол 3 аргаар ер нь бол хеликобактерийг түгээмэл ер нь бол инвазив болон инвазив бус гэж ангилаад байгаа байхгүй. Инвазив гэдэгт бус гэхлээр юу гэж ангилахаар одоо тухайн хүнд одоо завиргүй гар хеликобактерийг онцлно гэсэн үг. Хүмүүс хөвчлэн яаж өгөөд байгаа юм гэхээр цуснаас өгөөд байгаа. За тэгээд бааснаас өгөөд байгаа. За өглээж өгөөд байгаа тий. За ер нь бол цуснд зүгээр л эсрэг биеийг үзэж байгаа буюу тэр бол одоо нэг тийм орлогооны эмчилгээний ач холбогдолтой арга биш гэсэн үг. Баасанд юм уу одоо амьсгалаар үлээж өгөх нь маш хэрэгтэй. Энэ хоёр нь орлогооны ач холбогдолтой. Мэдрэг болон өрмөц чанарыг 95-аас 96% гэж үздэг. За амьсгалын урайсаагаар өгөөд өтгөнд өгөөд гэсэн чинь танд одоо хариу нь та позитив буюу хеликобактертэй юм байна шүү гэдэг ч юм бол мэрэгжлийн хол боловсруулах хэмжээд үзүүлэх хэрэгтэй. За шинжилгээ өгөхдөө дахиад нэг анхаарах юм юу юм гэхээр сүүлийн 4-7 хоногийн турш ямар нэгэн антибиотик, ямар нэгэн ходоодны юм ялангуяа парасол төсгөлтэй юмнууд пантопарасол, омепарасол, исомепарасол гэдэг эдгээр юмнуудыг уугаагүй байж байгаа дөхөн шинжилгээний хариу үнэн гар. Өөрөөр хэлэх юм бол нэг шүдний имлэг ороод нэг антибиотик ууцсан байдаг. Тэрийг мартцсан байдаг, хилэг өгчдөг, нэг АТВ-г гарчдаг, би бактериггүй ойлгочдөг. За тэгэхээр за шинжилгээ өгөх юм байна тийм үү? Энийг ойлгочлаа. Шинжилгээ өгөхдөө юу анхаарахаа ойлгочлаа. За тэгвэл бактеритыг гараад ирвэл одоо яах вэ тийм үү? За яг нэрэлүү зүгээр багшаа. Үлээж юм уу? Баасан төхөн. Баасан да. За тэгвэл позитив гараад ирлээ. Одоо яах вэ? Мэргэжлийн эмчүүдийг хандна. Эмч танаас өмнө нь одоо эмчилгээ хийлгэжсэн үү? Хийлгэжсэн бол хэдэн жилийн өмнө хийлгэжсэн бэ? За антибиотикийн харшил байгаа юу? Бусад өөр эмүүдийн харшил байгаа юу? За суур таныг үнэлээд за таны нас хэдвэ? Биеийн жин хэдвэ гэдэг дээрээ одоо үндэслээд эмчилгээ бичдэг. За эмчилгээгээ бичүүлчээд дахиад нэг төгөөмөл гаргадаг алдаа юу юм гэхээр яг зааврын дагуу юмнуудаа уух нь зүйтэй. Дахиад дээрэс нь хяналтын шинжилгээ.
Өөрөөр хэлбэл эмээ ууж дуусчаад сарын дараа дахиад хеликобактери өхөн зүйтэй. Яг устсан, идэгсэн гэдэг хариу авах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй хүмүүс яа гэвэл нэг юм бичиж өгсөн. Уугаагүй штэ айгүй олон юм байлээ. Уугаагүй. Эсвэл эмээ ууцсан хяналтын шинжилгээ өгсөн үү гэдэг юм уу? Өгөхтэй байсан юм уу? Тэрийг ойлгоогүй штэ. Гэдэг энэ айгүй төгөөмөл гаргадаг аа л та. За тэгээд гэр бүлд хэрвээ нэг хүн хеликобактерийн халдвартай гарах юм бол гэр бүлийн бусад гишүүд өгөх хэрэгтэй. Яагаад ингэхээр энэ нь амнаас аманд шүлсээр дамждаг байхгүй. За халбах сэрээгээр бас дамждаг гэж үздэг. Тэгэхээр эхнэр нөхөр хоёр л ойлгомжтой байна тийм үү. За ингээ гэр бүлэрээ яг зөв ингээд эмчилгээг аваад устгачлаа. Одоо тэгвэл авахгүй байх гэдэг дээр анхаарах хэрэгтэй байхгүй. Хүүхдүүдийн хувьд ямар алдаа гаргадаг юм гэхээр одоо нэгнийхээ идэж ууж байгаа юмыг авч идэх. Нэгнийхээ ууж байгаа ундааг ам дамжуулж уух. Эдгээр бүх дийлмүүдийг ингээд зааж өгөх хэрэгтэй, хийлж өгөх хэрэгтэй. За тэгвэл одоо Монголд хеликобактерийн дархалт 70-аас дээш хувь гэж үздэг. За тэгээд ийм өндөр дархалттай байна тийм үү. Тэгэхээр хеликобактерийг одоо ер нь бол хүмүүс харьцангуй эрүүл мэндийн боловсрол сайжирсан эрүүл мэндэд анхаардаг болсонтой холбоотой айгүй хол боловсруулах эмчит хеликобактерийн халдвараар айгүй ханддаг, эмчилгээ явуудаг, хяналтандаа ирж үзүүлдэг болсон. За тэгвэл ингээд эмийн эмчилгээнд үр дүнтэй юм байна шүү дээ тий. За устгаж болох юм байна, идэж болох юм байна гэдгийг ойлгочлаа тийм үү. Хеликобактерийн халдварыг амжилттай эмчлээд устгах нь хотоодны хор тавдраас одоо өвдөх магадлалыг 37%-аар бууруулдаг гэж үздэг. Тэнгүүд одоо бид нэр яаж байгаа гэхээр одоо удамшил гэдэг нэг хүчин зүйл байна тий. Бид нэр гений хөгжлөө бол өөрчилж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ядаж нөлөөлөд байгаа арх уухгүй болох болно ахгүй. Зөв хоолтыг зөв амьдралын хэв маягтай болж болно. Хеликобактерийн халдварыг эмчтэй нийлгээд тэр хоёр амжилттай эмчилж чадна. Ядчил өөрөөсөө одоо шалтгааллах, өөрөө өөрчилж чадах хүчин зүйлүүдийг ер нь зөв хэрэгжилж авах хэрэгтэй. Түгээмэл юу тохиолдлууд нь ямар одоо шинж тэмдгээр илэрдэг вэ? Ер нь хеликобактерийн халдвартай хүмүүс дээр амнаас их гүүнэр гардаг, ходоод аюулгүй орчим цанхааж өвддөг. Тэгээд хоолны туршилгүй, хоолны шингэцгүй болоод ирдэг. За тэгэл ер нь хөвчлэн ийм завиртай өөрөөр хэлбэл эдгэрийг нийлээд за тэгээд ихрүүлэх, баасгах гэл бич хам шинжүүд байна. Энэ хам шинжүүдтэй хүмүүс дээр хөвчлэн хеликобактерийн шалтгаан ходоодны өргөсөл байх магадлал маш өндөр байдаг. За тэгээд бас ингэж ойлгож болохгүй. Одоо айлхаа дээр өвдөл холсон шингэс модал ингэж ах юм бол хеликотой гэж хелико гэж бас ташаа ойлгож болохгүй. Мөн IBS өөрөлдөх юм бол IBS гэдэг нь гиз цэцэрлэгийн хам шинж гэж монголоор орчуулад байгаа. IBS-тэй хүмүүс бас Монголд аягүй их байдаг. Гиз цэцэрлэгийн хам шинж гэж үг хэлээд байгаа. Тэгэхээр зарим нэг хүнсний зүйлүүдийг одоо ингэж шингээж чадахгүй, зарим нэг хүнсний зүйлүүдийг ингэж хүлээж авч чадахгүй ийм хүмүүс бас байдаг. Тэгэхээр ердөөсөө яагаад заавал нарийн мэрэгчлийн эмч гэж үг хэлээд байгаа юм гэхээр ердөөсөө яг таны зөвөрт тохирсон, таныг үзээд шинж тэмдэг хязгаарсан тий ямар эмчэд үзүүлсэн, ямар эмчилгээ хийлгсэн гэдгээс нь хамаарат бид нар маш их ялгаа онцлогоо хийдэг. Тэнгүүд зарим хүмүүс ингэдэг уцтаад надад ийм зөвөр байна. Одоо би яах вэ? Хамаатнууд бас аягүй гэж үздэг. Утасны цаанаас одоо энэ ингээд буруу ойлголтоо болох хэрэгтэй. Би ингээд хол боловсруулах юмч гэхээр л утасны цаанаас шууд хол боловсруулахын бүх хүчнийг мэднэ гэж байхгүй шүү дээ. Тэнгүүд ингээд зүгээр нэг шинжилгээний хариу өндөр ингээд явуулснаа одоо яах вэ? Ходоод өгдөө. Одоо яах вэ гэснээр биохимийн шинжилгээ явуулдаг жишээтэй тий. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бид нэр энэ нарийн мэрэгчлийг эзэмшихийн тулд хамгийн багадаа бид нэр 9 жилийг зарцуулсан байдаг. Үндсэн хүний хэмжээ 6 жилээр төгсдөг. Дотрын хэмжээр 2 жил, хоол боловсруулах дурангийн хэмжээр 1 жил гэд нийт 9 жил сураад ирсэн байгаа тийм үү. Одоо ч гэсэн ажлын байран дээр гараад мэдхгүй зүйл зөндөө байгаа. Тасралтгүй багш нартайгаа ашигсан багш нартайгаа холбоотой байдаг. Багш нараасаа зөвлөгөө авдаг. За хамт ажиллаж байгаа интернет эмнэлгийнхаа манай дурангийн хоол боловсруулахын дасгийн мундаг туршлагатай эмчнэр зөндөө байгаа. Одоо ч гэсэн тасралтгүй суралцаар л байгаа тийм үү. Гэтэл нэг хүн ингээд энэ яг одоо энэ хитгэн эрхтний өвчлөлүүдийг одоо 9 жил судлаад ахад одоо надад хангалтгүй байна. Би одоо ч гэсэн ажлын байран дээр гараад сурч байгаа гэж юм тийм үү. Гэтэл зүгээр нэг интернетээс нэг юм ингээд уншснаа ингээд оншоод тавьж орж ирнэ гэдэг үл юм байж болохгүй л гэж хэлгээд байна гэсэн. Одоо нэг юм байна л да. Одоо нөө улаан бас хавдраараа Монгол тэргүүлдэг тийм улаан хавдрыг бас онцлох нэг арга бол дуран гэж бас явдаг штэ. Тэгэхээр хотоодны дуран гэж бид нэг сүлд яриад байгаа. Энүүгээр улаан бас давхар үзүүлэх боломжтой юу юм чи?
Тэлгэх уу? Хоол боловсруулах замын дээд ба доод дуран гэдэг аахгүй. Дээд гэж үг хэлээд байгаа гэхээр амны хөндөөгөөр ороод залгуурыг хараад залгуур хоолой, улаан хоолой, ходоод за нарийн гидсийг цааш түрүүнийг 5-аас 7 м гэж хэлсэн те. Одоо ходоодноос цаашаа ходоодны дуран 1 м дуран байдаг. Тэгэхээр улаан хоолойг хараад ходоодыг бүтэн хараад нарийн гидээс эхлэл хэсгийг хараад гараад ирдэг аах. Зөв. За доод дуран гэж үглээд байгаа. Тэгэхээр бүдүүн гидсний дуран гэлээд байгаа гэсэн үг. Хошнооны амсраар буюу хаанасаар орно. Бүдүүн гидсийг бүхэлд нь харна. За нөгөө дээрээс үргэлжлээд ирсэн нарийн гидснийг болохоор төгсгөл хэсгийг харна гэсэн үг. Зөв. За нарийн гидсийг дуранддаггүй гэвэл бас дуранддаг. За интермед эмнэлэг дээр болохоор капсул эндоскопи гэж хийж байгаа. Гэтэ энийг яг тодорхой заалтаар хийнэ. Нарийн гидсний капсул эндоскопи байгаа. Бас Монгол Японы эмнэлэг дээр болон нэгдүгээр эмнэлэг дээр нарийн гидсний бас бүр дуран байгаа. Хүмүүс нэг жоохон түгээмэл нэг ойлголт байдаг, айдаг. Тий, нөө өвддөг, эвгүй өргөдөг гэх тий. Тэрийг таас тий. Одоо ер нь бол дурангийн тайвшралт өөрөөр хэлэх юм бол седац гэж бас нэрлэдэг. Дурангийн тайвшралт хүмүүс бас нэг юм нэг ташаа ойлголт байдаг. Би унтуулгатай зүйлдэг гаргаж байгаа. Унтуулга наркоз. Өөрөөр хэлэх юм бол энэ бол дурангийн тайвшралт байхгүй. Өөрөөр хэлэх юм бол наркоз, унтуулга гэж юу юм гэхээр яг ерөнхийн одоо мэслийн өрөөнд мэс засал хийх жамж энзимч яг үйлчлүүлэгчийг унтуулад амьсгал зүрхсэцний гэн хянаад одоо бүр нарийн унтуулдаг ахна. Тэрийг болохоор наркоз, унтуулга, мэслийн үеийн гэж ярина. Дуран дээр юу гэж ярих вэ гэхээр дурангийн үеийн тайвшралт гэдэг юм ярина. Сүүлийн үед ер нь бол энэ тайвшралттай дуран маш их хийгдэж байгаа. Ер нь бол хүмүүст дурангаас айх одоо айдас бол байдаг. Тэгэхээр тайвшралттай орсноороо яах юм гэхээр тэр нэг айх мэдрэмжийг, огиох мэдрэмжийг дурангийн дараа нэг тийм таагүй оргих мэдрэмжийг өршлүүлэгчийг өөрчлөх юм бол зовиоргүй дурандах өөрөлдөх юм бол давтан тэр хүн одоо тий хяналтын дурандаа ирэх үндсэн одоо суурь болж өгдөг гэсэн. Нэг удаа хүн ингээд амар айж хараа амар юм байлээ. Би яста ахиж дуранд болохгүй. Тэмүүтэ тэрийг ингээд цаашаа яриад тавьдаг. Яста дэмий юм байлээ шүү бити дурандалаарэ гэд тий. Тэгэхээр энэ айгүй буруу болол тайвшралттай дуран хийлгээд бас тайвшралттай дуран гэлтэхээрээ бас хүн болгон бас өршлүүлэгчрийгээ эмч болгон үнэлдэг гэсэн үг. Амьсгал зүрхсэцний эрсдэл ямар байна? Хавсарсан архуу хууж өгч ямар байна? За тэгээд жирэмсэн жирэмсэн биш хөл эдгээр дээр ингээ үндэслээд эмийн тунгаа яаж сонгох уу? Эдгэрийн бүгд хамааттай гэсэн үг. За тэгээд түрүүн болохоор хол боловсруулах дээд замын дурангаар улаалаа хардаг ахан тий. За улаалын хавдрыг дурангаар л ер нь л мэднэ гэсэн үг. Туршлана гэсэн үг. Тэгэхээр ер нь л хүн нэг удаадаа ер нь бол скрининг буюу урьдчилан сэргийлэх байдлаар дурангаа хийлгэх хэрэгтэй. За манайхын хвчлэн яад юм гэхэлэр за сая нэг ингээл баяраар ууж идсэн ч л өвтөшлөө. Одоо л их дурлуулъя гэл заавал зөвөртэй үед ирдэг. За тэгэл цөсний хүдийгээ өө би чулуутай гэл яваад иддэг. Тэгээ яадгүй гэхэлэр заавал өвдсөн хойноо биш өвтгөөсөө өмнө ирээч. Яг үнэ. Эмчээ манаас үзэгчээс нэг асуулт ирсэн байна л да. Хөхүүл хүн холестериныг яаж багасгах вэ? Эмчилгээ хийх үү? Эсвэл одоо им ууж болтгоо гэсэн байна. За ер нь бол эхлээд холестериныхаа шинжилгээг өгөх хэрэгтэй. Ганцхан холестерин биш бага нэгттэй липопротеин, их нэгттэй липопротеин, нийт холестерол, триглицерид гэдэг фракцаар нь өгөх хэрэгтэй. За тэгээд фракцаар нь өгөөд аль нь нэг нь л их байгаа мó эсвэл хамтдаа хоёр нь их байгаа мó гурван нь их байгаа юм уу гэдгээс хамаарат эмч ямар юм сонгох вэ гэдгийг шийднэ гэсэн үг. Дан ганц нэг юм ярих юм уу хавсарсан хоёр юм ярих юм уу тэгээд хэр зэрэг өссөн байна гэдгээс хамаарат хэдэн миллиграмаар эмийн тунгаа хэдэн миллиграмаар сонгохын хэр хугацаанд сонгохын гэдг нь гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд энэ үгээр ердөөсөө шинжилгээ өг мэрэгжлийн эмчэд үзвэл хариугавшуул. За тэгээд энэ эмийг тийм хугацаанд угаарай гэдэг зөвлөгөөгөө авах нь. Тэгээд мэдээж хяналтын үзлэг товлно. Та тэдэн сарын дараа ирээрэй. За тэгээгмүүд яг тэр хэлсэн хугацаанд нь ирэх нь маш зөв. За тэнгууд тэн дээр нь хэвийн болсон байна уу? Эсвэл хэвийн хэмжээндээ орж ирээгүй багассан байна уу? Өөрөөр хэлбэл бол цаашдаа дахиад юм уу шаардлагатай юу? Одоо ингээд зогсоох уу гэд эднэр маш нарийн. Тэм учраас заавал үзүүлсэн. Тэр хоол боловсруулах эмгэг судлалын бас эмчит
нарийн мэрэгжлийн эмчид хандах нь зөвөө гэсэн зүйл юм байна тий. Эмчээ бидний ерөнхийдөө нөө ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр маш дэлгэрэнгүй маш хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн танд их баярлалаа. Тэгээд магадгүй миний асуугаагүй тий таны студид орж ирээд бас хэлхийг хүсэж исэн зөвлөмж зөвлөгөө одоо юу гэдгийг хэлхийг хүсэж байгаа зүйлээ бас та хэлж болно. За баярлалаа. Нэгдүгээрт усаа хангалттай уугаач гэж хүсмээр. За усаа яаж уухыг гэхлээр ердөөсөө өдөрт килограмм жиндээ 30-аас 35 мл гэж тооцоод энд нь ямар нэгэн одоо усны чин хэмжээнд таны цай орохгүй, кофе орохгүй, ууж байгаа жуус орохгүйгээр зөвхөн ус чинь ус нь ахна юм. Би одоо тэгэхээр 60 кг гэж бодоход за 3 6 18 гэхээр 1800 таны литр 800 ингэж тооцдог хаана. Ингэж тооцох нь штэ. Усаа хангалттай хэмжээнд уугаач. Тэг хамгийн гол нь зөв уугаач. Өөрөөр хэлэх юм бол за 1800 гэсэн ингээл нэг дор цэрэдл уухгүй. Тэг өглөө нэгээс 2 бүлээ ус уугаал. Тэгэл өдрийн турш багаар шимэж уuna гэж байгаа. За тэгээд дахиад нэг энэ дээр залруулга хэлэхэд хэр би одоо хавсарсан зүрхний бөөрийн одоо өвчтэй бол та бол яг энэ томьёогоор л ууж болохгүй шүү. Энэ бол яг ямар нэгэн архав хөөж өвчнгүү яг эрүүл хүнд хэлсэн гэсэн үг. Тэнгүүд одоо бөөрийн хүмүүс бас энэнгээр бөөрийн архав хөөж өвчтэй ч юм уу те эсвэл зүрхний өвчтэй хүн энэнгээр бол ууж болохгүй. За таны ол уухсыг яг хяналтын эмч чинь бол тохируулж байна. За монголчууд ердөөс ус уухгүй нэгдүгээрт. За хоёрдугаарт биеийн жингэлүүд маш их тархалттай байна. Биеийн жингийн индекс гэж байгаа. Зүгээр л одоо Google-ээр body mass index calculator гэж хайхад нэг томьёо оруулдаг. Ердөөсөө та тэнд одоо тэр томьёонд тэр одоо оруулах хэсэгт нь өөрийнхөө жин өндрийг оруулахад л таны биеийн жингийн индекс тэд гэж гараад ирнэ. За ер нь бол 18-аас 25 гэж үздэг байсан. Гэтэл 24 оноос хойш ер нь бол баг 24 гэж үзэж байгаа. За тэнгуү та магадгүй 25, 26, 27 ямар байдлаар 24-өөс илүү гарчих юм бол одоо анхаараач. Маш их тархалттай байна. За тэнгууд түрүүн бас хэлсэн те огцон бацаг байрах юм уу? Огцон шууд ингээд эрчимтэй турах курс битээ очоо. Дандаа яг ингээд өөрийнхөө зүгээс тасгал хөдөлгөөн хийгээд мэрэгжлийн хоол зүйч за тэг холбол боловсруулахын эмчэд хандж агаад ердөөсөө аажмаар багаар гэдэг тактик ярина гэсэн үг. За би энэ ингээд бууруулаач. Гуравт нь зөв зохистой хооллооч. Өөрөөр хэлэх юм бол яг өөрийнхөө хэрэгтэй. За мэдээч ингээл одоо хоол зүйч гэдэнгүүд хүмүүс жоохон дургуулагдаг. Тэр чинь тэгээд идэх юм болтохгүй мөлий юм чи бид нэр одоо яг Азийн орнууд дотор Япон аюул их урт наслттай. За тэнгууд яадын ихлээр одоо Японд бол юм нэг бичигдээгүй хууль байдаг. Эхнэр хүн ээж хүн бол ингээ гэр бүлийн эрүүл мэндийг хариуцдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ бол ердөөсөө л хоол. Тэгэхээр өглөө болгон хүнсний зах явдаг, шинэ хүнсээ авдаг. За Монголд одоо тийм боломж бол байхгүй тийм үү. За тэгэл бид нэр ингээл далайн гаралтай бүтээгдэхүүнээс хол тийм үү. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр заавал ингээл өөртөө ингээл стресс нэмэл те. Яг ингээл намайг одоо ингээл ийм хоол ид гэсэн. Гэтэл одоо энэ нь болтохгүй байна гэж стресстэй тахгүйгээр яг ингээд өөрийгөө бие чагнах хэрэгтэй байхгүй юу? Би яг одоо жишээлбэл 2 аяга суу уухад би тэрийг хүлээж авахгүй байна. Дотор бэлбэгээд байна, гэдэс цахаагаад байна. За тэгвэл нэг аяга ууч. Надад яг ийм хүнс тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл ийм хүнснүүд итгэл юм бол ингээл нэг хямрал шингэхгүй байгаад мэдрэмжээгээ өөрөө ойлгоод дараагийн нэг дугаарт нь өлсөж байгаа цангаж байгаа гэсэн 2 мэдрэмжээ ялгаач. Өөрөөр хэлбэл цангаа дахт нь битгий юм идэт байгаа чи. Усаа уугаад өгөөч гэж хэлэх гээд байна. За зөв хооллолт тасгал хөдөлгөөн гэдэг. Маш хурдан нэг юм асуучмаар санагдлаа л да. Одоо нөгөө нэг архаг хууч өвчтөө хүмүүсийн зүрх судасны өвчтөө эсвэл одоо чихрийн шиж өвчтөө хүмүүс ч гэдэм үү, бөөрийн дутагдaltaй хүмүүс ч гэдэм үү, яг энэ баярын үеэр жоохон хилмигтчих гээд идэг. Тэгэл нөө хажууд нь хүмүүс маш гоё амттай хоол идэлээдэг. Нөгөө хүмүүс маань ингээд өөрөө ирэхгүй идчихдэг тийм. Янз бүрийн торт идэн, эсвэл бууз идэн, салаад идэн гэл ингээл бүх юмыг холиол идчихдэг. Ер нь яг та энэ хүмүүс юу гэж зөвлөх вэ? Яг уу харин яг зөв асуулт. Ор тас ингээд идэж болохгүй гэхээр бас жоохон тухайн хүнд ингээд маш хэцүү байдаг. Тэгэхээр маш бага. Ингээд орхоогоо дарах хэмжээний тий. Тэнгүүд ингээд бас ингээд яг түрүүний хэлдэг шиг ердөөсөө л өөрийгөө мэдрэх. За тэгээд цусандаа чихрийн шижин Монголд ингээд тархалтай холбоотой дандаа хөтөлцөөд явж идэг чихрийн шижин. Тэнгүүд би бол чихрийн шижингийн талаар би бол өөрийгөө ярьж болохгүй гэж бодож байна. Яагаад гэхээр мундаг эмч нараас энэ талаар бас дараагийн зөвлөгөө авал зүгээр гэж бодож байна. Гэхдээ хүн болгон цусандаа сахар гэдэг зүйл юунаас болдог вэ? Яагаад энэ сахарыг яг ингээд хэвийн хэмжээнд барих ёстой вэ гэдгийг ердөөсөө ойлгохын тулд YouTube орол зөв хооллолт сахар гэд номыг бичсэн
Ихцул гэд бас одоо англид сурдаг гоё судлаач холц шинжтэй судлаач ассан юм гоё подкастад оролцсон байлээ. Мэдээллийг бол авах курс байгаа. Тэгэхээр өрдөөсөө таргалахгүй байх, дасгал хөдөлгөөнтэй байх нь өөрөө л тэрнгээр өвдөхгүй байх бас айгүй том хүчин зүйл болж өгнө. Миний хэлж байгаа зүйл. Тийм тэгээд нөгөө талаасаа бас хит бас хорихгүйгээр баг зэрэг хорхоогоо дарах маягаар тий бас идэх бол эдхийг бас манай цолмын юмч бас өөрийн зүгээс зөвлөж байна. За тэгээд мэдээж бас ингээд нөгөө архаг хууч өвчтөө гэл үргэлж нөгөө нийгмээс өөр ангид яваал тий тэнцээ хүмүүс хоол идэж яхад тэнцээ ганцаараа суугаад ахаас хэцүү юм шиг санагддаг. За тэгээд өнөөдөр манай нэвтрүүлэгт интернет эмнэлгийн хоол боловсруулах эмгэг судлал дурангийн эмч цолмон оролцлоо. Тэгээд та бүхэн маш хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж би олзоо итгэлтэй. Тэгээд таны ирээдүйн ажил үйлс энэ одоо хүмүүсийг эмчлэх ангаахын их одоо ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа.